Хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл угаарай. Эрүүл агаараа нэвтрүүлэг пүрэв гараг бүрийн 15 цаг 5 минутаас таны эрүүл мэндийг дэмжих олон төрлийн агуулгыг хүрэхэд бэлэн боллоо. Гэр бүлийн радио 104.5 84.5 сувг дээр яг энэ цаг мөчид эрүүл байгаарай. Эрүүл амьдралын энгийн хэмнэлийг зөвлөдөг нэвтрүүлэг маань эхлэхэд подкаст маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээд гэр бүлийн радиогийн 2 дугаар эфирт 2 дугаар студид сэтгэл судлаач сэтгүүлч баясгалан гэр бүл судлаачийн их цолмоннаар өнөөдрийн эрүүл байгаарай нэвтрүүлгийн 8 дахь дугаарыг хүргэхэд бэлэн болсон байна. Баясагчтай өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэндийг хүргэе. Тэгээд эрүүл байгаараа нэвтрүүлэг маань мэдээж одоо эрүүл мэндээс гадна тий амьдралын одоо маш олон талбарт эрүүл байх талаар ярьдаг. Тэгээд одоо бие махбодын эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд гэл тий одоо юу гэдгийг сүнсний эрүүл мэнд гэл олон зүйлийг ярьдаг. За тэгээд давхар хажуугаар нь эрүүл мэндээс гадна эрүүл дасгал хөдөлгөөн гэл тий тэр болгоныг ярьдаг. За өнөөдөр битэрийн хувьд ямар сэдвээр ярих гэж байгаа вэ гэх юм бол эрүүл харилцааны талаар ярих гэж байгаа. Тэгээд эрүүл харилцаа гэхээр сонсогч үзэгч та тий яг ямар зүйлийг бодож юм тий магадгүй яг энэ эрүүл харилцааны талаар асуух тодруулах зүйл юу вэ? Гэр бүлийн радио 104.5 84.5 гэсэн долгион дээр хурж байгаа 9986 104.5 дугаарын утсаар та шуудаар холбогдоод өнөөдөр бас эрүүл харилцааны талаар битэртэй ярилцах хөөрөлдөх бас боломж байна. Мэдээж 3W45 цаг имэн гэсэн захим хуудасаар та бас хамт байгаарай. Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэй хурж байгаа шүү. За тэгээд нэвтрүүлэгт маань эрүүл амьдралын энгийн хэмнэлийг те эрүүлэр яг зөвлөж байгаа зөвлөгч нар гэж байгаа шүү те. Мэргэжлийн эмч нар орж болно, фитнес багш нар, коуч нар орж болно. Ер нь бол аливаа асуудал дээр яг эрүүл аргаар шийдвэрлэн, эрүүл аргаар хандна гэдэг бол хүний бас нэг чадвар скил болж хувирж байгаа шүү те. Тэгэхээр яг үүнийг зөвлөлтэйг за тэгээд нөгөөтэйгүр ялагч нарыг бас яг нэвтрүүлгийнхаа эфирээ бас урьж байгаа. Тэгээд та манай нэвтрүүлэгтээ бас хамтарч ажиллая гэвэл 8866 104.5 гэсэн манай маркетингийн утас руу холбогдох боломжтой шүү. За өнөөдрийн хувьд бол хоёулаа эрүүл харилцааны талаар бас хамтдаа сонсогчтойгоо үзэгчтэйгээ бас хуваалцах гэдэг байгаа шүү те. Манай сонсогч үзэгчид бас захин орчин дээр буюу Facebook дээр маань гэр бүлийн радио 104.5 гэсэн хайлтыг хийх юм бол манай подкаст хурж байгаа. Тэгээд хамтдаа бас байгаарай. Энэ сэдвийг бас хамтдаа ярилцгаая гэж уриалмаар байна. Тийм шүү. Тэгээд бас нэг асуултыг асууя те. Мэдээж эрүүл харилцаатай холбоотой. Та одоо хань ижилтэйгээ эсвэл одоо ажлын хамтрагчтайгаа, найзтайгаа те өөрийнхөө одоо эмзэг талыг айдаг тэр айдас мэдрэмжээ ямар ч одоо шүүмжлэлгүйгээр айхгүйгээр чөлөөтэй ярьж чаддаггүй. За одоо хөвчлэн бол энэ дээр бол хань ижил найз нөхөд хөвчлэн байх бах. Одоо ажлынхаа хамтрагчтай бол их итгэдэг гэдэг хүндэл ярина гэхээс биш. Одоо яг л ингээд шууд бас ярьж болохгүй тий. За тэгээ дараагийн асуулт нь болохоор ер нь бол ингээд хань ижилтэй нь одоо холбоотойгоор асуувал та хоёрын дунд маргаан гарахад тий үнэхээр ялахыг хичээгээд байдгүй асуудлыг шийдэхийг хичээдэггүй. За энэ бас олон тохиолдолд бас ашиглаж болохоор юм байна. Эрүүл харилцаатай хамт олон ажилтан удирдлага тий адилхан ажилтан гэдэг ч юм уу тий эхнэр нөхөр найзууд гэл ингээл альж тохиолдол байж болох юм байна тий. За тэгээд дараагийнх нь асуулт болохоор та хамгийн сүүлд хизээ хайртай хүнээ ямар нэг шүүмжлэлгүйгээр зүгээр л дуустал нь сонссон бэ. За энэ гурван асуултанд бас гоё хариулангаа эрүүл харилцааны талаар ярилцъя тийм ээ. За ер нь бол яг түрүүний хэлсэнчлэн бүх хүмүүст бол өөрийнхөө айдаг зүйлээ айцаа мэдрэмжээ ярина гэдэг нь өөрөө яг эрүүл байдал бас бишгэлчээд байгаа шүү дээ. За тухайлбал одоо юу гэдэг ажлын ертөнцид тэр ажилд авсан хүн болвол тэр хүнийг ийм чадвартай юм байна, ийм таланттай юм байна, за ийм боломжтой юм байна гэдэг нөгөө нөөц боломжийг нь харж байгаа шүү дээ. Тэр нөөц боломж дотор одоо хийж чадахгүй зүйлтэй, айдастай, чадваргүй байна гэдэг бол тэр нөгөө чек автын маань хоошоо татах зүйл болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг яг энэ дээр бол бүх хүнд хэлэхээс илүү зөвхөн өөрийнхөө итгэдэг хүнтэй хуваалцаж тий яг ингэж илэрхийлэх нь бас яг зөв байна. Тэгээд энэ дотор бол мэдээж одоо хосууд болон тий хань ижилтэй бол хуваалцаж ярилгүй л яг эсэргээрээ хүмүүс байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл ажлын ертөнцийн тэрийг одоо ингэ нэг нөгөө ярьдаг, ойлголдог тий. Тэгсээр нэг гэртээ очиод хань ижилтэй ярьдаг хуваалцахгүй тий. Тэгэхээр эн чинь бүр баланс дээр шал өөр тишээ болоод алдагдчихаагийн хэлбэр штэ. Тэр хамгийн зөв арга бол юу вэ гэхээр гэр бүлийнхэндээ бол хань ижилтэй бол ярих хэвээр.
ойлгох хэвээр, илэрхийлэх хэвээр. Тэгээд ажлынхандаа бол бас энэ дээр жоон цензур тандах хэвээр. Гэтэл нөгөө зарим тохиолдолд ажлын байрны эхнэр нөхөрч гэдэг юм уу те. Ийм байдлууд одоо нөгөө хим хэмжээ хил хязгаар алдагдсанаас болоод ажил дээр илүү юм дотн халуун дулаан гоё ингээд зүрх сэтгэлийн байгаад идэг. Гэртээ болохоор хүндий хүйтэн. Тэгэхээр эн чинь эргүүлээд энэ эрүүл бус байдал чинь биднийг хараар тавих асуудал тий. Эсвэл одоо гэр бүлээсээ холдох хөндөрөх асуудал ч гэдэг юм. Олон юм зүйл рүү бол тулгнаа. Бүргэнэ. Яг тэгдэг шүү тий. Тэгээ манай сонсогчдод энэ гоё асуултанд бас хариулаарай тий. Яг үнэ хариулаарай. Тэгээд асуултыг нэг давтаж өгөө тэгээ цаашаа үргэлжлүүлээ тий. Та хамтрагчтай эсвэл найзтай өөрийнхөө эмзэг талыг айц мэдрэмжээ ямарч шүүмжлэл айхгүйгээр тий шүүмжлэлгүйгээр чөлөөтэй ярьж чаддгүй. За тэгээ та хоёрын дунд маргаан гарах юм бол ялахыг хичээдгүй эсвэл асуудлыг шийдэхийг хичээдгүй тий. За тэгээд хамгийн сүүлд хизээ хайртай хүнээ ямар нэг шүүмжлэлгүйгээр зүгээр л дуустал нь сонсож өгч чадсан бай тий. Энэ гурван асуултанд хариулаад гоё комент зэгт бичээрэй гэж урьж байна. За тэгээд эрүүл болон хортой харилцаа гэж байгаад байгаа тий. Энэний нэг зүгээр жишээг ингээд жишээлээд яриа л да. За ажлын ачааллаас болоод эхнэр нөхөр хоёрын хувьд ажилласаа одоо эхнэр нь ч юм уу нөхөр нь тий ядраад ирсэн. За хин нэг нь ядраад ирсэн чинь нөгөөх нь чи ганцаараа ажил хийд юм уу тий. Гэрт зөндөө ажил байхад чинь тий чи ядралаа одоо юу ч хийхгүй амрын ингээд тгийгэлээ гэж уцаарлаа. Энэ ямар харилцаа юу? Харилцаа ах уу? Шүүмжилж тий. Шүүмжилж тэр хүнийг ойлгохгүй болоод ирж байна. Тэгэхээр нөгөө нэг хортой харилцаа тий. Нэг нь болохоор эрүүл харилцаа. Тий эрүүл харилцаа тий. Эрүүл харилцаан дээр болохоор ингэн л дээ. За өнөөдөр чи их ядарсан харагдаж шүү тий. За нөгөө хүн нь ч гэсэн бас хэлнэ. Гаднаас орж ирээд тий хувцас солиод бие бэлдээд гэрийнхэн одоо vibe руу орж явахдаа тий. Өнөөдөр их ядарлаа шүү. Тэ батарей маань дууслаа шүү гэдэг илэрхийлэх юм байна тий. Тэгээ өнөөдөр чи ядарсан харагдаж чинь зүгээрөө тий түүр амарч яах вэ би хоол хийцэн байгаа хоол аяглаадах гэж одоо сэтгэлээсээ юм дэмжиж өгөх. Энэ болохоор ингээд эрүүл харилцааны кейс аваад байна шүү дээ тий. За тэгээд дараагийнхын тэгвэл нэг юм үйл ойлголцол гардаг жишээ тий. За жишээлх юм бол үйл ойлголцоод муудалцлаа, маргалдлаа. Тэгсэн чинь ингээд эхнэр нь юм уу нөхөр нь 3 хоног за бүр 7 хоногор дуугаа ороогаад уцаа авахгүй байх тэг гэртээ дуугаа ороогаад ярихгүй байх юм шийтгэл хоногдолж байна. Энэ одоо хортой харилцаа юу эрүүл харилцаа юу? Хортой шүү дээ. Хортой харилцаа шүү дээ тий. За тэгвэл эсрэгээр нь за та ярьж за ярих уу би? Энэ бол эрүүл харилцаа шүү. Эсэргээрээ болохоор одоо яг нөгөө үйл ойлголцол дээр ингэж хэлэх юм те жоохон үйл ойлголцлоо. Би жоохон бухимдалтай байна, жоохон ууртай байна, бухимдаад байна. Хоёулаа тайвширч хагаад оройхоо ярилцах уу? Тэгэлт гэж хэлээд хэсэг хугацаа аавна. За энэ бол эрүүл харилцаа. Зайлшгүй юм. Түрүүний нөгөө нэг дууга хороодаг гэдэг дээр бас нэг юм рил ингээд юу яжсан байхгүй. Тэгээ тэрэн дээр яасан гэхээр ямар кейс байсан гэхээр ер нь бол нөгөө чимээгүй байх гэдгийг айгүй юм дэмждэг нөхөр. Чимээгүй байснараа би төвчж байна. Чимээгүй байснараа олон асуудлыг ингээ өнгөрүүлж байна. Чимээгүй байснараа би бараг л асуудлыг шийдэж гин гэж. Гэтэл нөгөө чимээгүй ингээ олон хоног байсан эхнэрт нь айгүй хэцүү. Тэгээ энээс болоод эхнэр нь ингээ бухимдаад идэг. Тэнгүүтээ эхнэрт бүр их дуу орж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүтээ ингээ хилэнгүүт эн чи хамгийн зүүн ахгүй юу? Харин чи ингээл чамайг гуагчаал чардаал орилоод гэхэд би зэрэгцэж ингээд орилоод яах юм. Тэр өнцгөөс харуул зөв. Тийм. Нөхөр болохоор тайлбараа ингээ айгу зөв хийж байгаа хэрнээ яг амьдрал дээр болохоор зэрэг яаж ийнэ гэхээр олон хоногор олон сараар дууга байдаг. Тэгээ энэ яг зөв юм уу? Нэрээ ингээ нөхрийгээ хэлэхээр зөв юм шиг. Тэгсээр надад үсэж байгаа нь ингээд айгүй юм тий хэцүү байгаад байна. Яг яах ёстой юм бэ? Хосын харилцаан дээр болвол мэдээж одоо юу гэдэг яг ингээд гаргаж байгаа үед нь ойрлоо, чарлаад, бухимдаад ингэж байгаа үед нь дуугүй байж болно. Мэдээ зэрэгцээ төрлөөд иж болохгүй шүү дээ. Тэр хүн гаргаж болно. Гэхдээ яг шийдвэрлэх, ярилцах тал дээр ингээд тэр чигтээ дууг олчих болохгүй. Харин ярилцах хэрэгтэй. Чи яагаад ингэтлээ амар уурлаад байгаа? Яагаад ингээд бүр ингээд галзууртлаа орилсон яг шалтгаан нь яг юу байгаад байна? Юу чамайг юм болгоод байна гэдэг ийм нээлттэйгээр ярилцах юм хандлагагүй болвол тий энийг хичээлээд ингээд тэгээд нөгөө хүнтэй орилоод ингээд таашаа хүлээгээд тахт нь юу ч дуурахгүй ингээд хэдэн сараар дуугаа байдаг. Үл хайхраад тий чаддаг гэж байгаа юм. Тэгэхээр ер нь чимээгүй байдал гэдэг болвол тий усын харилцаанд ч ажлын байран дээр ч нөгөө шийдэл байхгүй болчихж байгаа юм тий. Тэгээ нэг ийм манипуляц одоо нэг ийм жижигхэн ийм нэг ийм чимээгүй байдлаараа дамжуулж тэр хүнийг нэг юм урдаа ингээ иргэшээлдээ оруулчих тий. Зүгээр л чимээгүй байгаа л. Гэтэл нөгөө нь асуугаад ингээд ойлгомжгүй тий тохоохгүй байгаад үл хүндэтгэл болоод тий ингээд ямар ч юм мэдхгүй
хараагүй гэл ингээл нэг те. Тэгэхээр тэр хүний хувьд ингээ мэдэрч байгаа зүйл нь чиний асуудал болчлоо гэж ойлгуулж байгаа юм шиг. Тэгэхээр энэ нөгөө ямар нөхцөлд хизээ гэдгээр шалтгаалаад ингээд өөр байх боловч хосын харилцаанд дор яамч чимээгүй зүйл те. Оновчтой эрүүл байдал биш шүү. Хосын харилцаан дээр ярьснараа, гаргаснараа, ойлголцснараа, мэдэрснээр л урагшлах зүйл багтах те. Мэдэрснээ бас хуваалцж идэг те. За дараагийн нэг хортой эрүүл хоёр харилцааг жишээлээ те. Энэ дээр болохоор ерөнхийдөө эхнэр нөхрийн хувьд бие бинийгээ одоо ажил амьдрал олон зүйл дээр дэмждэг, амжилт гаргахад нь дэмждэг талаарх одоо жишээ байна. За нэг нь болохоор гэдэг янз бүрийн зүйл хийхэд ингээ хардаад байдаг. Тэгээ чадварт нь эргэлзээд байдаг те. Чи энийг чадахгүй, хэрэггүй тэгэл дампуурна гэл те. Урмыг хугалдаг. За нөгөөх нь болохоор ажил амьдралын олон зүйл дээр ингээл амжилт үзүүлээл баяр хөөртөө жаргалтай байхад нь хамт баярлаад, баяр хүргээд, хамт тэмдэглээд гэр бүлийн ажлаас нь тэр зүйлийг хийхэд нь хөнгөлж өгдөг. Тэ? Тэгээ өсөж хөгжихийг нь дэмжиж өгдөг. Миний айн тий энэ үед ийм ажил хийж байгаа. Одоо ханин ч гэсэн энэ дээр хэлэх нь шүү дээ. Энэ үед би завтай шүү, завгүй шүү. Энэ үед би ийм чухал ажилтай шүү тий. Тэрийгээ хэлэхэд яг тэр болгонд ингээ боломжийг нь гаргаж өгдөг тий. Энэ хоёрыг ингээ харахаар бас өөр хоёр харилцаа харагдаж байгаа зү. Эхнийх бол ингээ янз бүрийн юм хийхгүүд хардаал тий. Чадварт нь эргэлзээд байхад нөгөө талд нь өсөж хөгжих боломжийг олгож өгөөд боломжоор гэр бүлийн ажлуудаас нь хөнгөвчлөө тий. Тэр амжилт руугаа одоо явахт нь улам түлхэж өгч байгаа байхгүй юу. За тэгвэл хоёлаа одоо юу яа тий. Эхнэр нөхрийн харилцаа, аав ээж үр хүүхдийн харилцаа, дээрэс нь нэмээд найзууд хоорондын харилцаа, хамт олон энэ дотроо хамт ажиллагчдын харилцаа, ажилтан удирдлагын харилцаа гэд эрүүл харилцааны бас хэсгүүдийг задлж ярилцъя тий. За тийм. За аав ээж хүүхдийн харилцаа буюу хүмүүжлийг ингээд харъя тий. За хүүхэд аав ээжийнхээ хэлсэн одоо тий тушаасан үг хийгэрэй гэж хэлүүлсэн байдлаас илүүтэйгээр тэр гэр бүлийн уур амьсгалаар бас хүмүүжигддэг байгаад байна тий. Ямар ч үед одоо хэрхэн харилцаж байгаа, ямар сэтгэл хөдлөлийг гэрлэр хийлж байгаа, гаргаж байгаа байна. Тэгэхээр зэрэг Жон Боул Бигийн одоо судалгаагаар аюулгүй одоо тий барилгын гонол гэж юм attachment theory байна. За энэ дээр бол бага насандаа аав ээжээсээ сэтгэл зүйн болон бие махбодын бүрэн дэмжлэг аюулгүй байдлыг мэдэрч өссөн хүүхэд за насанд хүрээд өөртөө итгэлтэй бусадтай эрүүлэр ингээ харилцаж чаддаг, тэр харилцааг тогтоож чаддаг, сэтгэл зүйн өндөр дархлаатай хүн болдгоо гэсэн ийм судалгааны дүгнэлт байгаа. Тэгэхээр ямар энэ дээр бас зөвлөмжийг өгөх вэ гэхээр хүүхдийг алдаа гаргахад нь чи дандаа ингэж алдах юм аа. Тэ дандаа ингэж хэрэг тарих юм аа. Хинийгээ дуурайгаад салан баага шиг барьж байгаа юм аа хүртэл асгаад байдин ч гэдэм үү те. Одоо юу гэдэг нөгөө хувь хүн рүү ингээ дайрахгүйгээр ингээ чичлэхгүйгээр харин эсрэгээр хийсэн үйлдэлийг ингээ тусгаж ярилцах хэрэгтэй те. За одоо нэг удаа ингээд бас асгаад аяг хаглаад байж болно. Дараагийн удаа хичээгээрээ. Хүн болгон асгадаг. Гэтэ хүн болгон асгадаг дахин асгаад байж болохгүй. Одоо нэг удаа ингэж болно. Дараагийн удаа илүү анхааралтай байгаарай. Хоёлоо бодъё л доо. Тэ? Хоёлоо бүгднгийн хаглаад ивэл манад ингээд танаа найз ирлээ. Хоёлаа юунд ус цай иж хүлээ. Тэг манайх ингээд аяг цай ингээд авах мөнгөндөө тэ одоо энэ санхунд хамаагүй зардлаа зарцуулчуд ээж нь яаж ямад гоё ингээ бэлэг авч хүлээ те төсөөлүүлээд ойлгуулад учирлаад өөрхөө санаа зовоод байгаа зүйлийг уурлаад хашгичаад тухайн моментод нь тэр хүүхдийг доромжлоод өнгөрөх биш те үйлдэл дээр нь гоё төвлөрөөд тэр үйлдэлийг бас ингээ засаж залруулж болох тэр одоо нөгөө энэ сэжүүрийг гаргаад ярилцах юм бол хүүхдүүд маш сайн ойлгодог. За тэгээд хүүхдэд өдөрт багадаа 15-аас 20 минутыг утас зургатгүйгээр зөвхөн түнд зориулах нь яг өнөө цагт бол маш дутагдж байгаа зүйл тийм чанартай тэр амьд харилцаанаас чухалчлалыг мэдрэх нь байна. Амьд харилцаанаас яг алдаа хийсэн гэд магадгүй загинсан байж болно. Зөрүүлээд тэр хүүхэд тий загнуулж байгаагаа хажуугаар тэр хайрыг мэдрэх эерэг сэтгэл зүй бас үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл тэр эергэнч байхгүй алдаатайгаа ингээ орхичдаг. Нөгөө утсан дотроос л эцэгтэй загнуулсан учраас тайвшрах тэр зүйлээ ингээ олж хайж идэг тийм. Тэгэхээр энэ 15-аас 20 минут эргүүлээ тэр нэг хүүхдэд сэтгэл зүйн хувьд тайвшрах орон зай, аюулгүй байдлыг мэдрэх орон зай болж байдаг учраас хүүхдээ аль болохоор чичлээд ингээ шүүмжлээ. За яг магадгүй энэ зүйлийг хийж болно гэж хэлээд байгаа шүү дээ. Хийсэн байж болно. Хажуугаар нь сайн тэр эерэг хандлагыг төрүүлээрэй л гэдгийг хэлээд байна тийм. Тийм шүү. Тэгээ тэр 15-аас 20 минутанд бас нэг юм чин сэтгэлээсээ байх хэрэгтэй юм биш үү? Бид нар ч болохоор яах
ятарч ах чинь гэл тэгэл нэг юм дүрс гээд байгааг хинч нөгөө юм мэдрэмжээрээ мэдэрч яадаг. Тэгэхээр тэр нь бас дахиад юм чанартай цаг болж чаддаггүй. За найз нөхөрлийн одоо эрүүл харилцаа тэгээ нөхөрлийн хоорондын тэр харилцаанд бас маш чухал зүйл байгаад идэг тий. Тэгээд нөхөрлөлийг найзуудыг бас тэгж хэлдэг штеп. Бидний өөрсдөө сонгоод ингээ бүрдүүлчдэг гэр бүл гэж хэлдэг тий. Мэдээж гэр бүл гэлдэх юм бол эхнэр нөхөр гэж байгаа бол найзууд бол өөрсдөө сонгоод бас нэг юм өөр нэг юм гоё гэр бүл бий болсон байж идэг тий. Тэгээд сэтгэл судлалын ухааны доктор одоо Шаста Нельсон гэж хүний тодорхойлсноор болохоор ингэж байгаа эрүүл нөхөрлөл гэдэг нь одоо фрита буюу тийм 3 зүйл дээр тогтдгоо гэх тий нөхөрлөл дээр ярьж байгаа шүү дээ. Энэ нь болохоор позитив байдал буюу эерэг уур амьсгал. За тэгээ доктортой байдал буюу цаг хугацааны шалгуур. Цаг хугацааны шалгуур бол бүр үнэнхээр чухал байдаг тий. За тэгээд эмзэг байдлаа хуваалцах буюу бие биедээ итгэж нууцаа ярих гэдэг. Энэ 3 зүйл байж ич ерөөсөө найз нөхөрлийн нөгөө нэг бидний өөрсдөө сонгож бүрдүүлсэн гэр бүлийн маань ийм итгэлцэл эрүүл харилцаа үүсэж бий болж идэм байна. За тэгээ эрүүл нөхөрлөлд хизээч өрсөлдөөн хизээч атаархал байдаггүй гэдгийг бол найзууд мэддэг тий. За тэгээ найзынхаа амжилтанд бид нар ингээд чин сэтгэлээсээ баярлаж сурах. Найзынхаа гуниг зовлон чин сэтгэлээсээ хамтдаа гуйнах тий. Зүгээр одоо хажууд нь байж чаддаг байх ч гэдэг юм уу. Энэ зүйлүүд үнэхээр чухлаа гэдгийг бол хүмүүс одоо мэддэг. Гэхдээ би болохоор бас ингээ хараад идгээ. Зарим хүмүүс бас чаддгүй юм байна да гэж тий. Тэгээ зөвхөн ажил бүтээх гээл эсвэл зөвхөн өөрт нь ашигтай үед ч юм уу те эсвэл зөвхөн өөрийнхөө тэр хоосон хэсгийг дүүрэх гээл ингээл юм найс нөхдүүдээ ингээд сонгоод байдаг тэр бишээ те бид нар зүгээр бие биентэйгээ сэтгэл санаа зүрхээрээ холбогдож идэг юм амьдралын найзууд байх хэрэгтэй гэж. За тэгээд хортой найзын жишээ хуваалцъя те. За найз нь ингээд шинэ машин авлаа. Гэсэн чи гайгүй машин байж таа. Гэхдээ бензин хийддэм шүү. Гэхэл те яах гэж юм авч идэв ингээл одоо ингээд нөгөө нэг урмын углаал юм дал татаархал харагдчихэдэг. За эрүүл найз байлаа. Жишээлх юм бол тэгвэл эрүүл найз дээр хөөх ямар гоё юм. Чи энэний төлөө маш их хөдөлмөрлсөн те. Чамаараа найз нь бахархаж байна гэдэг юм чин сэтгэлийн дэмжлэг нөхөрлийн үнд байдаг гэж байгаа байхгүй. Бид нар ч гэсэн өөрсдөө ингээд юу гэдгийг те нөхөрлөж явахдаа одоо өдийн наслахад гэдэг шиг тий олон л яг ийм зүйлтэй туулж явж байсан. Би тэгээд яг нэг тийм нөхөрлөлийн одоо жишээг өөрийнхөө алдсан жишээг тооцоход яг нэг тийм хүнийг бас найзаа гэж бодож явж байсан. Тэгээ найзаа гэж бодож яваад маш их хитгээд маш их одоо тий хамтарч ажиллаж үзээд сүүлд нь амнаас нь сонссон үг нь одоо үнэхээр одоо тийм гомдмоор үг байсан. Намааг чи тоосонгүй чи ингээд энэ ажил дээр тий чамд ингээд хүмүүс сайн ханддаг надад ингээд ч гэдэм үү тийм зүйл ингээд харьцуулсан байсан. Тэгээд ингээд би үнэхээр гайхаад одоо энд ингээд урт удаан хугацаанд ажилласан хэн билээ тий. За тэгэхээр одоо хүмүүс намайг одоо таних нь ойлгомжтой шүү дээ. Тийм учраас харилцах нь хүртэл гээл те. Иймэрхүү байдлуудыг ингээд айгүй тийм өрөвдөлтөй байдлаар тайлбарлаад ярьж байхдаа ярьсныхаа дараа би ингээд тунгааж бодож байхдаа эн чинь жинхэнэ нөхөрлөл биш байсан юм байна штэ. Би эндүрч андуурч байсан юм байна штэ гэж ойлгосон. Тэгэхээр тэр зүйлсүүд ерөөсөө л айгүй амархан байдлаар ингээд илэрдэггийг одоо ингээд суралцаж авч байгаа байхгүй. Наадталтаа харагдахгүй те. Найзаа чи юм сайхан шүү, хөөрхөн шүү, хамтдаа ингэ шүү, тгий шүү гэд олон зүйлийг ярьжсэн ч гэсэн яг тэр жинхэнэ дүр төрхөний илэрч гарч ирэхтэй тийм өгнүүдийг хэлэхэд бол одоо яг энэ эрүүл харилцаа, хортой харилцаа хоёр дээр харахад харьцуулт бол бүр тов тодорхой гарч ирж байгаа байхгүй. За тийм биш үү те. Тэгээ яалтчгүй найз гэдэг бол чухал сэдв л те. Чухал сэдвээс гадна бид нар бас маш зөв анхаарч ингэж сонгож те. Яг тэр сонголтоо бас арчиж тордож услах хэрэгтэй. Олон зүйлийг бас яг юм суралцах юм шаардлагатай. ертөнц байна. За тэгээд дараагийн дугаарт нь болохоор ажилтан ба удирдлагын одоо тий хамт ажиллагчдын одоо харилцаа, ажлын байранд дах стрессийн 80% нь ажилласаа биш хамт олноосоо даргаасаа болдгоо гэсэн юм яриа бол байдаг юм байна. За тэгэхээр Google компаниас явуулсан Аристотелийн төрөл буюу за одоо энэ судалгаагаар Аристотелийн төсөл гэж судалгаа хийсэн байдаг. За энэ судалгаагаар хамгийн өндөр одоо бүтээмжтэй багуудын ганц нууц нь сэтгэл зүйн аюулгүй байдлыг одоо болохыг ингээд тогтоож гисэн байна. За энэ нь ажилтан алдаа гаргахаас эсвэл дарагдаа шин санаа оноо хэлхээс айдаггүй, шүүмжил шийтгүүлэхгүй гэсэн аюулгүй орчныг хэлдэг байна. За тэгээд удирдлагын зүгээс ажилтнаа микро менежмент буюу алхам бүрийг нь хянах биш, харин итгэл хүлээл гэж үр дүнг нь үнэлэх
чадвар бол мэдээж маш чухал. Хамт ажиллагсад биенийхээ ард дуур нь муулахгүй, ажил байвал нүүрэн дээр нь хараад одоо тийм мэржлийн төвшин зөвлөдөг, нөхөрсөг байдлаар ханддаг ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр ингээд харах юм бол хортой харилцаанд ажилтан шин төсөл дээр алдаа гаргахад удирдлага нь хурлын өмнө чи ер нь юу чаддсан бэ? Чи ер нь хин юм бэ ч гэдэг юм уу те. Нөгөө хүнийг ажилд ингээ авсан хэрнээ анх одоо нөгөө ажилд яг авахтаа ингээ тавих шаардлага хизээ төсөл хийсний дараа ингэж асууна гэдэг бол те. Чамаас олж компани ингэж хохирлооч гэдэг юм уу те. Яг ийм сэтгэл зүйн бас яг ийм хувирлуудыг гаргах нь өөрөө энэ бас ч ойлгомжгүй байдал тэр ажилтан эргээд за би суралцаад ингээд урагшлана гэдэг энэ сэтгэл зүгээс илүүтэйгээр яана би одоо тий буруу газараа байна. Би ер нь энэ байгууллагт хэрэггүй юм байж гэдэг юм уу те. Сэтгэл зүйн хувьд ийм нэг тийм хохирогч яг тэр дүр төрхлөө ингээд шилжиж байгаа юм л та. Тэгэхээр эргүүлээд одоо ажилтны яг энэ байгууллагын хамт олонны харилцаан дээр бол зөвлөхөд аягүй тийм тэнцвэртэй тэгээ шуудраг. За тэгээд үнэлгээ ч гэсэн бас яг нэг тийм байдал байх нь айгүй зөв санагддаг шүү дээ. Аливаа зүйл дээр харилцаанд шудраг. За тэгээд асуудлыг шийдвэрлэж байгаа арга барил нь шудраг тий. Түүнээс нөгөө яг ингээд нэг хэлсэн юм дээр за одоо нэг санаа гаргая гэж бодъё л та. Энэ санааг бол дэмжиж ийм бас аавштай тал байна. Гэтэ яг бидний онцлогт бас тохирох хөлөө гэдгийг хэдүүлээ дахиад нэг бодъё ч гэдэг юм уу те. Нэг ийм байдлаар татгалзах те. Нөгөөтэйгүр яг ийм шүүмжилж орж ирдэг бас хүмүүс байдаг ш те. Наа ч юм биш. Наа ч гэсэн бүтэхгүй ч гэдэг юм те. Тэг хэрвээ ингээд нэлцаагаад ингээд дэвэл яг түрүүний хэлсэнчлэн санаагаа ингээд итгэлтэйгээр хэлэх нь хэр байх вэ? Гэтэл санаа гэдэг чинь болсон болоогүй санаалахгүй. Санаа зөндөө яригдаж явж иж тэндээс ингээд шигшгчэд гарч ирдэг штэ тий. Гэх мэтчлэн байдаг тий. Тийм шүү. Тэгээд энэ алдаа одоо хамтдаа мэдээж тэр төслийг хэрэгжүүлж байгаа, хамтдаа ажлыг хийж байгаа тий. Тэндээс магадгүй алдсан унтсан тий уналтанд орсон бол эндээс бид хамтдаа юу сурж болох вэ? Дараагийн удаа яг ийм асуудал гарахгүй байхад багийнхаа зүгээс яаж тий чамд туслах уу? Эсвэл багийнхаа зүгээс хамтдаа энийг яаж ямар шийдэл гаргах уу гэд нэг ийм асуудал ярьлаа араас нь шийдэл тий мэдээж асуудал байна. Хүмүүс л байгаа юм чинь. Асуудал байхгүй харилцаа бол бас эрүүл бус харилцаа болох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр асуудал байна. Харин тэр асуудлыг одоо хин нэг чичилж буруутгах биш тий. Хин нэгэнд одоо тэр ялыг нь өөрүүлээд өнгөрөөх биш. Энд хамтдаа яаж чадах вэ? Хэдүүлээ нэг л зорилгын төлөө нэг л ажлын төлөө явж байгаа учраас энийг сайжруулахын тулд юу ийх үү гэдэг тэр одоо зүйл байх юм бол багийн ажиллагаан дээр бол үнэхээр одоо аюулгүй тий. Тэгээд сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг бол хаач чухал тий. Гэр бүл, найз нөхдийн дунд одоо үр хүүхэд аав ээжийн дунд гэдэг ч юм уу. Тэгэхээр өнөөдөр бит хоёрын хувьд эрүүл байгаараа нэвтрүүлгээр эрүүл харилцаа гэдэг сэдвээр за сэтгэл зүй тал руугаа нэлээд нарийн ярьж байгаа. За тэгвэл одоо эхнэр нөхрийн харилцаа, эрүүл харилцааны талаар жаахан ярий те. Энэ дээр болохоор нэг хоёр том судалгаа байгаад байдаг л да. Тэгээ хоёр том судалгааг одоо ярьсаран байгаад гэдэг шиг судалгааг нь ярихгүйгээр яриа авчи. Ер нь бол хосууд биед анхаарал тавих, магтах, туслах бүртээ ингээд өөрсдийнхөө ингээд дансыг цэнгэлж идэг тий. Уцаа бид нар цэнгэлдэг. За одоо юу гэдгийг өөрсдийнхөө банкнд бас ингээд юм мөнгө хийж тэр маань ингээд ирээдүйн аюулгүй байдалд тэгээд ингээд байж идэг тий. Тэрэн шиг ингээд дансаа цэнгэлээд орлого хийгээд дүүргдэг. Харин бид нар хэрвээ үл тоох юм бол шүүмжлэх юм бол тоохгүй байх юм бол тэрнээс зарлаг гарч идэг. Данс маань үргэлж одоо зузаан байдаг асуудал болохоор хямралыг давчт юм байна. Зарлаг гараал тий үл тоогоол шүүмжлээл ингээд байгаа харилцаан дээр одоо зарлал гарч идэм байна. Тэгэхээр нөгөө хайрын 5 хил гэдэг тэр зүйлийг ингээд энэ дээр эрүүл харилцаан дээр илүү онцолж ярмаар байна. Яагаад вэ гэх юм бол нөгөө хүмүүс чинь хайр гэдэг зүйлийг нэг 5 өөр хэлээр таньж мэдээд байна тий ойлгоод байна. Одоо тэрийг хүртэж хүлээж аваад байна. Тийм учраас хайрын 5 хэлийг нь мэдчих юм бол бид нар эхнэр нөхрийн харилцаан дээр эрүүл харилцааг бас бий болох боломжтой байгаа. Одоо жишээлхэд тааламжтай үг сонсох дуртай, магтаалын үг сонсох дуртай тийм хүмүүст бол бид нар тэр үгийг үнэн бодитоор бас хэлж өгч явах тий. Тэгэхээр тэр хүн сэргээд энэ хүн надад хайртай байна гэдэг юм харилцаан дээр юм аюулгүй бүсийг бий болгочод байгаа байхгүй. За нөгөө нэг нь болохоор хамтдаа цаг өнгөрүүлээд тий үр ашигтай цаг өнгөрүүлж яш нэг юм дүүрдэг хүмүүс эдэг тий нөө дансаа дүүргий гэж бодоход. Тэгэхээр тэр хүнийг тоохгүй л ажил гэж яваал тий. Тэгээд ах юм бол тэр хүн үнэхээр хоосроод нэг өдөр нөгөө орилох нь байна. Ашигчх нь байна тий муудалцах нь байна. За бэлэг
бэлэг гэдэг зүйл одоо маш чухал хүмүүс байдаг. Тэр нь их үнэтэй биш гэдэг байгаа шүү дээ, тий. Бэлэг авах дуртай хүмүүст бол зүгээр жижигхэн нэг хөрхөн шоколад бариад ороод ирсэн ч баярлна. За тэгээд юу гэдгийг одоо тусламж авах дуртай, тий. Ийм туслуулах дуртай хүмүүст бол бид нэр яг орой хоол хийж яхад нь хань махын өшөглөөд өхөө гэж хэлчихтэй. Энгийн ийм арга замууд маш сайхан одоо ийм амжилтанд хүргэдэг бахан байна. За дараагийнх нь нөгөө хүрлцэх, тэврэх, хүнсэх, те илээд өгөх, хүл гарыг барьж өгөх гэдэг ч юм уу те. Эднэр маань ингээд эрүүл харилцаанд үнэхээр одоо чухлаар одоо нөлөөлдөг бахан байна. За тэгээд жишээлх юм бол нэг юм жишээ те. Нөхөр нь ингээд орой ажилласаа ирлээ. Гэртээ хүүхдээ хараа сууж байгаа эхнэрийн хувьд за магадгүй 7:30 гээд гэртээ ороод ирдэг бол 8 гээ ороод ирлээ. Тэгсэн чинь эхнэр ууралж байна те. Тэгээд уурлахтаа нөгөө чи дандаа гэдэг үгээ хэлцдэг. Чи дандаа ингээл оройтж ирэх юм, хоцорч ирэх юм. Тэгээд энэ гэр орны чи ажил хаягдаад байна гэж шууд ингээд шөөмжлээ дайрчлаа. Тэгсэн эсэргээрээ энийг яаж ирүүлэр хийж болох вэ гэх юм бол тий. Өнөөдөр миний айн их удлааш ажил нь гайгүй юу тий. Би хүүхдээ унтуулчихсан. Хоёлаа хоолоо идэх үү? Чи өсөж гин үү? Гэдэг энэ зүйлийг ярихад ойлголцол үүсээд нөхөр үнэхээр ядарсан, үнэхээр ажил дээр нь ачаалалтай, үнэхээр асуудалтай байсан бол гэд нэг нээгдэх боломж гарч ирж байгаа байхгүй. Энийг эрүүл харилцаа гэдэг. Ер нь тэгээд нөгөө дээхэн үед нэг тийм юу харж ирсэн. Бит хоёр ерөөсөө маргалддаггүй шүү дээ. Өө тийм. Тэгэж одоо бараг 50 жил амьдралаа гэж тий. Тэг яг хөө мэдээж гайхалтай. Үнэхээр тэгэж одоо 50 жил амьдэрсэн бол тий. Тэгэхээр эрүүл харилцаа гэдэг маань өөрөө маргалдахгүй, асуудал үүсэхгүй, яг одоо тий адилхан хоёр хүн одоо нийлхийг хэлэхгүй шүү дээ тий. Тэгээд харин хоёр өөр ертөнц бие биенийхээ орон зайг хүндэтгээд хамтдаа урагшлахыг хэлж байгаа. Тэгээд энэ хүндэтгэн гэдэг маань чимээгүй болох, хэлчихээсээ үгээ зайлгах, эсвэл болвол одоо юу гэдэг те таалагдахгүй болвол ингээд өөрийгөө ингээд хүчлээ даах гэдэг ч юм уу. Тэр агуулгууд бол биш шүү дээ те. За тэгээд эрүүл урт наслахыг хүсэж байвал өнөөдөр магадгүй одоо те хажуудаа байгаа хүнийхээ үгийг анхааралтай сонсож тэр дулаан одоо харилцааг өнгөрүүлэгч гэдэг юм уу те. Нөгөөтэйгүр энд чинь ингээд нэг өөрийн нэг юм илэрхийлэмж байгаа даа шүү дээ. Надад таалагдахгүй байна. Би хүсэхгүй байна гэл тий. Гэтэл за эрүүл харилцаа гэхээр л энэ хүнийхээ л бүхнийг хийх ёстой гэж сэтгэлд нь нийцүүлэл өөрөө хүсэхгүй байгаа зүйлийг хийгээд өөрийгөө хав дараад байна гэсэн ойлголт бол бас огтгоонч биш байгаад байгаа. За тэгээд түрүүн одоо ингээд нөгөө хосуудын юу руу орсон учраас түрүүн нөгөө нэг байгуулгын юм дээр эрүүл нь ингээд үлдсэн хагдаад байгаа байхгүй. За тэгвэл тэрийг ярьчих гэж бодож байна. Ер нь яг байгууллага альва байгууллага хамт олон үнэхээр эрүүл одоо байгуулах ч гэлтгүй ер нь альва одоо зүйлүүд газрууд те одоо бүлэг хамт олон гэр бүл ч гэсэн ялгаагүй хэвээ үнэхээр эрүүл байдлыг бас эрхэмлэе гэвэл бид одоо энэ алтаанаас юу сурч болох вэ гэдгийг хардаг, эргэж хардаг. Эргэж энд бид хэнийг үлдээсэн бэ нүү гэдгийг одоо тий эргэж дахиж чек гэдэг. Яа тэгэхээр энэ байгууллага хамт олонны ер нь халиваа бүлгийн энэ уур амьсгал гэдэг чинь өөрөө тэр одоо тий нэгдэл нэгтрэлтэй ажлыг бас яг ингэж зүү ёсны явуулахад тодорхой хүчин зүйл болж байгаа. Гэтэл нөгөө энэ хамт олонны уур амьсгалыг ингээд огт тоохгүйгээр харилцаа үүслээ, хин нэгэн гомдлоо, хин нэгэн түнлээ гэхэд зүгээрээ энэ бол тэр хүний асуудал гэхээсээ илүүтэйгээр за энэ хүнийг бид нэр ийм байдалд оруулах одоо тий ажлын зүгээс тэр зүйл байна уу? Зохисгүй харилцаа байна уу? Эсвэл ажлын одоо тэ ажил үүргийн чиглэл буруу байна уу ч гэдэг юм те. Энэ зүйлсийг анзаардаг байх нь айгүй чухал. За тэгээд эрүүл харилцаа зөвхөн сэтгэл санаа төдийгүй хүний бие махбодын эрүүл мэнд ч гэсэн нөлөөлдөг гэдгийг одоо ийм хэд хэдэн судалгаанууд бас харуулж байгаа. За энэ болохоор хүн төрөлхтний түүхэнд хамгийн урт хугацаанд хийгдсэн юм судалгаа буюу 1938 оноос хойш 724 хүнийг амьдралынхын туршид дагаж судалсан юм судалгаа. За тэгэхээр биднийг юу хамгийн аз жаргалтай эрүүл байлгадаг вэ гэдгийг олж харсан. Тэгээ үүнийхээ үр дүнд баялаг, нэр төр, эрх мэдэл биш тий харин эрүүл чанартай харилцаа хүнийг хамгийн урт наслуулж тархины үйл ажиллагааг хамгаалж өвдөлтийг намдаадаг болохыг тогтоосон. За найз нөхөд гэр бүлтэйгээ илгэсэх харилцаатай хүмүүс илүү бас урт насалдаг нь тий ингээ харагдсан ба. Тэгээ бид нар ингэж анзаардаг штэ зөвхөн энэ хүний чадварыг нь ажилд аваагүй. Бид нар зүрх сэтгэлийг нь авч байгаа. За тэр хүн өнөөдөр ингээд хог шуурцсанч, шал арчсанч сэтгэлээсээ хийдэг хүн ямар бах вэ? Сэтгэлгүй хийдэг хүн ямар бах вэ? Тэ ойлгомжтой. Тэгвэл сэтгэлээсээ хийдэг болоход энэ байгуулгын зүгээс
дэмжлэгийг тэр уур амьсгалыг мэдрүүлнэ гэдэг бас их чухал байгаад байгаа юм л та. За Джон Готманы харилцааны лабораторийн ийм судалгаа байгаа. За энэ болохоор хосуудын харилцааг 40 гаруй жил судалсан. За тэгээд Готманы хосуудтай ярилцж байгаа хэлбэрийг 5 минут ажиглаад ирээдүйд салах уу, хамт үлдэх үү гэдгийг 90% магадлалаар таамаглаж ирсэн гинэ. За үүний үр дүнд болохоор зэрэг харилцааг нураадаг апокалипсийн 4 мартин гэж хэлдэг шүү дээ. Тийм 4 мартин гэдэг. За нэг нь бол шүүмжлэгч, нэг нь басамжлагч, нэг нь өөрийгөө өмөрөх, нэг нь тоомсорлох гэж хэлдэг шүү дээ. Үл тоомсорлох. Ингээд мартингууд бибинийгээ дагуулan яваад идэв шүү дээ. За тэгээд гих мэтчлэн байдлаар нөгөө хосуудын болон хувь хүмүүсийн байгууллага хамт олонны бас их харилцааны зүйлсүүдийг бас ингэж судалж болохоор байна тий. Тийм шүү. Тэгээд эрүүл байгаараа нэвтрүүлэг өнөөдөр эрүүл харилцааны талаар ярьж байгаа. Эрүүл байна гэдгийг одоо сүүлийн үед бол юу гэдгийг тий зөвхөн бие махбод эрүүл байна гэдгээр яриа болчихсон. Бие махбодоо хөдөлгөөнтэй байлгах, сэтгэл зүгээ эрүүл байлгах тий маш олон зүйлүүд энэ дотор багтдаг болсон байгаа. Тэгэхээр одоо хоёулаа гой зөвлөмжүүдийг хүргэж өгье тий. Эрүүл харилцааны ийм зөвлөмжүүдийг эхнээс нь хуваалцъя. Эхнийх нь бол мэдээж эрүүл хэл хязгаар тогтоох гэж байгаа тий. Тэгээ харилцаа ямар ч харилцаанд бүр ямар ч гэж хэлж байгаа нь яагаад вэ гэхээр бид нэр гэр бүл болсон ч гэсэн бүтэн 24 цагийн дотор эхнэр нөхөр хоёр ингээл өдөржингөө хамт байдгүй шүү дээ тий. Ажил, амьдрал, орох, гарах, найз, нөхөд гээл тий. За бизнес одоо юу гэдгийг маш олон зүйл. Тэгэл одоо сүүлийн үед бол бүр нөгөө уурхаад ажилдаг, олон хоногоор явдаг гээл тэ эсвэл гадагшаа явдаг гэр бүл болсон ч гэсэн гээд. Тэгэхээр эрүүл харилцаанд байна гэдэг маань эндээс ингээ хараа тодорхойлох юм бол 24 цаг цуг байгаад тий бие биетэйгээл ерөөсөө салшгүй нэг цавуугаар наацсан юм шиг уусаад адилхан болно гэсэн үг биш тий. Дандаа хамт байна гэсэн үг биш. Тэгээд бас эрүүл харилцаанд би чи гэсэн орон цай хадгалагдчих хэвээр гэдэг тий. Одоо би гэдэг тийм зүйл хадгалагдаж тий цаашаагаа одоо юу гэдгийг хосын харилцаан дээр бол энэ хөвчлэн нөгөө бид гэдэг рүү очих хэвээр бол бусад харилцаан дээр бол би ч нэг өөр хувь хүн. За одоо жишээлх юм бол цоомоо бас нэг өөр хувь хүн тий. Цоомогийн би өөрийнх нь одоо юу гэдгийг үнцэн, үзэл бодол, гэр бүл одоо маш олон зүйлийг нь би хүндэтгээд хэл хязгаартай байх хэрэгтэй болдог. Тэгэхээр энийг хэлж байгаа тий. Тэгэхээр орон зай маань хадгалагдаж байна. Гэхдээ бид нар яг үнэхээр эрүүл харилцаанд гэр бүлтэйгээ бол бас бид гэдэг рүү бас олон удаадаа бас орох шаардлагатай болдог. За тий юу гэдгийг өөрийнхөө дургуй зүйлийг одоо тий хүнд ингээд хэлж чаддаг байх. Зөвшөөрөхгүй байгаа зүйлээ бас хэлж чаддаг байх. Таалагдахгүй байгаа зүйлээ ч гэсэн би энийг ингэж бодсон юм аа. Би ийм зүйлийг ингэж ойлгосон юм аа. Би энэн дээр өөрийн гэсэн үзэл бодолтой хөөн. Миний үзэл бодол ийм байна гэд ингээд хэлж сурах нь энэ эрүүл харилцааны маш гоё зүйл байгаа. Тэрнээс таалагдахгүй байна. Энэ хүнтэй би харилцамааргүй байна тий. Энэ хүн одоо миний одоо vibe-ийн хүн бишээ гингүүт ингээд шуутгаа ингээд нөгөө нэг амьдралаасаа хасчдаг зүйл бас биш л те. Хамт хэрвээ ажиллаж байгаа бол бид ойлголцох хэрэгтэй гэдэг ч юм уу те. Хамт амьдарч байгаа бол бид бас ойлголцох хэрэгтэй байхгүй юу? Тийм шүү тий. За тэгээд ямар ч харилцаа бол одоо сонсох гэдэг энэ үйл өгөхгүйгээр урагшлна гэж байхгүй шүү дээ. Бид нар ингээд уцаар ярьсан ч гэсэн тэгснөө тэгээрээ баба гэж тавьчих юм бол ямар ч ойлголцолт хүрэхгүй шүү дээ. Зүгээр л би нэг юм чанга яригчтай л хүн болж хуурж байгаа шүү дээ. Тэгэхээр сонсох гэдэг бол хүүхдтэй харилцаад ч эхнэр нөхөр харилцаад ч тий одоо юу гэдэг албан байгууллагын харилцаан дээр ч нийгмийн харилцаан дээр ч бүх талбар дээр бол байна. Тэгээд бид нэр сонсохын одоо тий хариулахын тулд сонсдог биш харин ойлгохын тулд сонсдогоо гэдгийг эрүүл харилцааны бол яг үндсэн зарчим байгаа. Өөрөөр хэлбэл тийм үгүй гэдэг үгээс гадна чи тэгж мэдэрсэн үү? Чамд яг тийм байна уу гэдэг чинь өөрөө ойлголцол байгаад байгаа ш тий. Хэрэг маргаан гарсан үе чи дандаа ингэдэг гэж дайрахын оронд ийм нөхцөл байдал үүсгэхэд надад хэцүү санагддгаа гэж мэдрэмжээ илэрхийлж тэрийг нь бас сонсож яг ийм нөгөө мэдрэмж төвтэйгээр сонсно гэдэг бол бас эрүүл харилцааны нэг алхам байгаад байгаа юм л да. Тэгэхээр зэрэг өнөөдрийн бас яг эрүүл байгаарай. Одоо энэ подкастн дээр маань Баясаа цом хоёрын ярилцж байгаа энэ агуулмжаар нэрээ манай гэр бүл
За одоо ажил мэжлийг одоо өнгөрсөн хэрэгтэй. Тэр чинь угаасаа олон талд хүмүүсийн харилцаагаар явж байгаа юм чи. Харин гэр бүлийн хувьд бол миний оролцоо бол чухал аа. Миний манлайлал бол чухал аа. Тийм учраас манай гэр бүл ерөнхийдөө эрүүл харилцаатай гэр бүл байна вэ гэдгийг бас бодоод үзээсэй тий. Тэгээд дүгнэлт хийгээд үзээсэй. Магадгүй та хүүхдтэйгээ юм яриаггүй, хүүхдийнхаа зүрх сэтгэлийг ойлгох гэж хичээгүй, чагнах гэж хичээгүй удаан өдрүүдийг өнгөрүүлсэн байгаа болвол энэ яг нэг хүүхдтэй харилцаан дээр бол удаан өдрүүд болчихж байгаа байхгүй. Зүгээр өдрүүд биш те. Тэгэхээр зэрэг хүүхдтэйгээ ярилцаарай. Эрүүл харилцааны нэг одоо эхний алхам бол тэр хүүхдийг ажиглахаас за сайн уу гэж асуугаад яасан болоо гэж мэдрэхээс сонсохоос эхлэх учраас өнөөдөр зайлшгүй хүүхдтэйгээ гэр бүлтэйгээ ярилцах цагийг гаргаарай гэж уриалмаар байна. Үнэхээр тийм шүү. Тэгээд дараагийнх нь болохоор нэг юм гоё эвлэрлийн асуудлууд тий. Харилцаа гэдэг зүйл эвдэрч болно, бас эвлэрч болдог. Хэрвээ эвдэрх зүйл тохиолдсон бол тий хэрвээ маргалдах асуудал гарсан бол дараа нь юм эрүүлэр бас эвлэрж явах хэрэгтэй. Одоо маргалддаггүй асуудал эсвэл маргалддаггүй одоо үзэл бодол зөрөлддөггүй хүмүүс гэж хаач байхгүй. Ягаад тэр хүмүүс бүгд өөрсдийнхаараа одоо үзэл бодолтой, зан чанартай, характертай, темпераменттай тий. За тэгэхээр хамгийн гол нь маргааны дараа хэр хурдан яаж эвлэрч байна вэ гэдэг нь одоо их чухал гэдэг байгаа тий. Тэгэд нөгөө нэг Готманы судалгааг л дахиж ярих гэдэг юм л да. Энэ дээр эрүүл харилцааг нэг сөрөг харилцаа тутамд 5 эрэг харилцааг бий болгоо гэдэг байгаа шүү дээ. За маргалдлаа. За тэгэнгүүт эргээд одоо уучлалт гуйх, тэврэх, тий тоглоом шоглоом болгох эсвэл одоо юу гэдгийг тий хоёлаа энэ талаар нэг ярилцаад нэг талдаа гаргах ч гэдэг юм уу тий өөрийнхөө ойлгож явсныг хэлээд би ингээд ийм байдлаар ойлгосон байна. Чиний яаж ойлгож байгааг би ойлгочлоо гэж илэрхийлэгч гэдэг юм уу. Нэг юм нөхөх тий харилцаагаа нөхөх, харилцаагаа эрүүл болгох тэр үйлдэлүүд маш чухал байдгаа гэдгийг бол судлаачаад одоо гэр бүлийн зөвлөгч нар за тэгээд мэдээж яг энэ дээр ингэж чиглэж ажилласан хүмүүс бол байнгын одоо зөвлөж яадаг тий. За тэгээд эрүүл харилцааны бас нэг чухал суур болохоор итгэлцэл гэдэг зүйл байдаг шүү дээ. Итгэлцлийг бол дахиад л орхиж болохгүй ингээд суур нь байгаад байдаг. Хүмүүс бие биедээ үнэнч байх, бие биедээ найдвартай байх. Энэ хүнд одоо найдаж болох хүн шүү гэж хүмүүс ярьдаг тийм. Энэ хүнд итгэж болох хүн шүү гэж ярьдаг. Тэгэхээр энэ л эрүүл харилцааны нэг хэсэг байгаад байгаа. Амлснаа биелүүлдэг байх. Хандаа амлсан бол тий үр хөвгттэй амлсан бол тэр амлалт биелдэг байх нь дахиад л нөгөө эрүүл харилцааны маш чухал зүйл байгааддаг. Тэгэхээр бид нар нөгөө худлаа хэлэхгүй байх, нууцыг хадгалдаг байх гэдэг ч юм уу тий. Яг энэ эрүүл харилцааны хэсэг дээр хэлсэн үг, хийсэн үйлдэл хоёр маань нийцдэг байх гэл ингээл олон зүйлсүүд байгаад байна. Тэгэхээр хүмүүс өөрсдийн гэсэн альва зүйлийг ертөнцийг үзэх үзэл, альва зүйлийг ойлгох, ойлголт, хүлээж авах ойлголт нь хүртэл нөгөө өөр төвшөнд байдаг. Тэгэхээр боломжлох юм бол энэ нэг дөрвөн зүйлийг тий сурчаарай. Тэгвэл эрүүл харилцахад, бусдтай харилцахад танд амар байх болсон шүү гэдгийг бас хэлье. За тэгээд эрүүл байгаарай нэвтрүүлэг маань подкаст маань бас яг энд хүрээд өндөрлөг тийшээгээ хандж байна. Сонсогч та өнөөдөр бас бидний подкастн дээр ярилцсан мэдээллүүдийг, судалгааны хэсгүүдийг, зөвлөмжүүдийг бас анхааран сонсоорой. Магадгүй гэр бүлээрээ хань ижлэрээ сонсоод гэр бүлийнхээ амьдралд өөрийнхөө бас бие хүний одоо тэ талбар дээр ч гэсэн бусдтай харилцаан дээр нэр ихээр эрүүл байгаарай гэдгийг, эрүүл одоо харилцаатай байна вэ гэдгийг бас бодож үзээсэй. Тэгээд дүгнээсэй тэ нэгээс 10 хүртэл оноогоор та санамсаргүй байдлаар та хэр эрүүл харилцаатай вэ гэдэгтэр ингээ үнэлгээ өгöd үзээсэй тий. Магадгүй таны одоо харилцааны төвшин 5-аас дээш гарахгүй болвол та үнэхээр энэ дээр анхаарахгүй бол болохоо байж. Яагаад тэгэхээр бидний харилцаа өөрөө эрүүл байснараа, харилцаа маань зөв байснараа бусад хүмүүс надтай яаж хэрхэн харилцах тэр үндэс бас тавигддаг. Энэ нь эргээд амьдралдаа сэтгэл хангалуун байх, амьдралаа одоо тий сайнаар эрүүлэр бас авч туулахад, авч явахад олон талаар бас нөлөөлдөг учраас нэг зүйлийг бодож хоёр зүйлийг тунгаагаасаа гэж хүсэж байна. Үнэхээр бидний сэдв өгөөжтэй, авууштай байсан бол та нэвтрүүлгийн төгсгөл бидний нэвтрүүлгийг бас шеэр хийж бусдад хуваалцаж өгөөрэй. За тэгээд Пүрэв гарагийн энэ дугаартай энэ өдрийн эфиртэй бас хамт байсан бүхэл сонсогчтой, үзэгчтэй маш их баярлалаа. Нэг зүйлийг нэрээ хэлгээ мартчихна. Хүндлэл гэдэг зүйл харилцааны үед эрүүл харилцаа нь маш чухал байгаад байдаг тий. Тэр хүн ямар бодолтой байна, ямар мэдрэмжтэй байна, хэл хязгаар нь ямар байна, үн цэн нь ямар байна, тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тий. Хүлээн
зөвшөөрж гин гэдэг нь одоо муу болгоныг хүлээн зөвшөөрнө гэсэн үг шүү байхгүй. Тэр хүн яагаад тийм байгааг нь хүлээн зөвшөөрөөд тэгээд тэр хүнтэй бид нэр доромжлохгүй харилцах, санал зөрөлдсөн ч гэсэн хүндэтгэх, хувийн орон зайг нь хувь хүн шүү гэдэг орон зайг нь хүндэтгдэг байх нь бас их чухал байдаг заа. Тий. Тэгээд энийг хэлээд өндөрлөе. Эрүүл агаараа нэвтрүүлгээ та нөхөд үзэх бол гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр байгаа шүү. За эфирт баясаа цаом хоёр ажиллаа. Баяртай. Баяртай. Ажил амьдрал Эрүүл мэнд саруул ухааныг оршуулах эрчимч хүмүүнтэй өөртөө байгаараа нэвтрүүлэг хүрлээ. Өөртөө анхаарч, хайртай бүхнээ хамгаалж, эрүүл байгаарай. 90 секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа. Зөвхөн 1 минут